大家好，同学们好，你们好. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээрээ номны хоо 4 дахь хичээлийг өсгөхөд бэлэн болоод байна. За энэхүү хичээлээр бид тоо болон ширхгийн талаар сурахаар байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 1-ээс 10 хүртэл ханзыг үзнэ. За хичээлээ эхлэхийн өмнө бүгдээрээ цэвэр жижиг авцгаая. За энд багш нь өмнөх хичээлээр үзсэн шинэ ханзнууд болон өгүүлбэрийг бичсэн байна. За та бүхэн маань өмнөх хичээлээ тавцсан байхаа гэж найдаж байна. За багштайгаа хамтдаа цэвэр жижигээ хийцгээгээрэй. За тэгээ багш нь энэ хэсгийг та нарт үлдээ. Та нар өөрсдөө бичлэгээ зогсоож агаад өгүүлбэрээ монголоор нь хараад за тэгээд холбогдох ханц болон утга хөгийг нь бичээд за өөрөө шалгаарай. Группийн сурагчид маань багш руугаа явуулаад шалгуулаарай. За дараагаар нь бүгдээрээ дуудлага зөвшөөрлөг дасгал хийцгээе. За багш нь 2 уншин та бүхэн багшаагаа дагаад уншаарай. За шангдиан хэл дээшээ тагнаар уу юм те. Шан хэлний тогор тагнарын тогор хэсэг рүү хэлээ наана. шангдиан 吃饭专业抓住翻译生日超市书店方面功课. За хөгийг тэмдэглэх дараалал гэж байгаа. За энийг багш нь та бүхэнд хэлээд өнгөрчээ. Яг та хэд маань гайхаж магадгүй хөгийг яг ямар дараалалаар тэмдэглэдэг юм бэ? За ерөнхийдөө хятад хэлний нэг үгэнд нэг их шиг байх юм бол зөвхөн түүн дээр нь тэмдэглэн тийм үү? Жишээлх юм бол бан гэх юм бол гээгүүлэгч а авиа дээр нь их шиг авиа дээр нь тэмдэглэж байна тийм үү? За энэ а дээр тэмдэглэж байна. За тэгвэл нэг үгэнд хоёр их шиг болоод ирэх юм бол за бүр 3 их шиг болоод ирэх юм бол аль нэгэн дээр нь тэмдэглэх шаардлага гарч байна тийм үү? За тэгэхээр энийг дарааллын дагуу тэмдэглэдэг гэсэн үг. За тэрний үс үг юм бэ гэхлээр энэ хятад хэлний 6 их шиг авиаг нь тодорхой дараалалд оруулаад за жишээлх юм бол а, о, и, у, ю гэсэн дараалалд оруулна. Тэгэнгүүт энэ авианууд за бүгдээрээ нэгэн зэрэг за 2-ороо 3-аараа нэгэн зэрэг орчлоо гэхэд тэр оршиж байгаа үеинд а байх юм бол а дээр тэмдэглэнэ. А байхгүй байх уу? А их шиг авиа байхгүй. О байх юм бол за энэ 2 дахь о дээр тавина. За энэ о байхгүй бол ö дээр тавина. Ö байхгүй бол и дээр тавина. И байхгүй бол у дээр тавина. Ю байхгүй бол за у байхгүй бол ю дээр тавина гэх мэтчлэн ийм дарааллын дагуу тавьдаг байна. За жишээлх юм бол биав гэж байна те. И, а, о гэсэн 3 авиа их шиг авиа байна. За энэ дээр дарааллын дагуу а авиа байгаа учраас а дээр тавьж байна. За энэ дээр харъя. Чиу гэхээр и, у хоёр байна те. И, у хоёрын иийн дөрөндөө учраас за энэ дээр и, у за энэ дээр арай нэг өөр дүрм яригдтiin. За энэ дээр бол арай өөрөөр и дээр тавих хэрэгтэй байсан ч у дээр тавьсан байна те. За энэ дээр болохоор арай өөр дүрм яригдана. За энэ дээр бас байна те. Зиэн гэдгийг и, а хоёр авиа байна. А нь байгаа учраас а дээр тавьж байгаа гэсэн дарааллын дагуу явдаг байна. За энийг яг та тэмдэглэж авч болно. Ерөнхийдөө мэдээд авчихад болно. Заавал чийжлэх шаардлагагүй гэсэн үг. За бүгдээрээ энийг энэ дөрвөн баг нь энэ үгнүүдийг уншицгаая. За 学校帮忙篮球女儿游泳手表终于公司时间身体考试国家报纸好吃谢谢客气 za 很好.
За бүгдээрээ ярианы тусгал хийцээ гэж байна тийм. За эхнээс нь уншъя.你是哪国人？你是哪国人？Их судахтай лээ. 你是哪国人？ За юу ч хариулах уу? 你是哪国人？ За хариулаад хариулснаа комент секцээрээ. За хоёрт нь 你叫什么名字？你叫什么名字？ За хариулснаа мөн комент секцээрээ. За гуравт нь 你的汉语. За энэ хан юу гэсэн юм те? Бүгдээрээ хан юу гэж үзээг байгаа те. За энэ нөгөө багш нь өөр номноос, хуучин номноос нь авчирсан асуулт болохоор энэ дээр нь зөрчиж. За хан юу гэдэг маань жунвэн гэсэн үг. Жунвэн буюу хятад хэл гэсэн үг. За энэ хоёр маань адилхан утгатай. Хан юу гэдэг маань хятад хэл, жунвэн хэмээл бас хятад хэл хана. За энийг та нар маань жунвэн гэж ойлгочоорой. 你的中文老师是哪国人？你的中文老师是哪国人？你的中文老师叫什么名字？你的中文老师叫什么名字？ За энэ 5 асуултаа комент зэрэг хариулах шүү манайхаа. За сүүлийн асуулт. 你的中国朋友是谁？你的中国朋友是谁？ За энэ 5 асуултаа комент зэрэг хариулаарай. За энийг уншъя. 他是谁？他是谁？Тэр эмэгтэй хэн бэ гэсэн асуулт байна тийм. За асууя. 他是谁? Энэ хэн байна? Багш байна тийм үү? Тэр эмэгтэй хэн бэ гэж асууж байна. Тэр эмэгтэй бол багш. 他是老师. 他是老师. За ахаад тэр эмэгтэй байна тийм. 他是谁? 他是谁? 他是学生. 他是学生. За цааш нь. 他是谁? 他是谁? 他是 Jennifer Selena Gomez. За та是 Selena Gomez. За дараагийн асуулт. 他是哪国人？他是哪国人? За тэр эмэгтэй, тэр эрэгтэй аль улсын хүн бэ гэж асууж байна тийм. 他是哪国人？他是за энэ ямар улс вэ? Бүгдээр үзсэн тийм. Франц улс. Франц улсыг та юу гэж хэлхийг бид нэр үзсэн. 他是法国人. 他是法国人. За энэ эрэгтэй хөхтэй тийм. Эрэгтэй тэр эмэгтэй гэдгийг та гэж хэлдэг. За энэ болохоор бас тэр эрэгтэй гэсэн ханз байна. Яг адилхан та гэсэн дуудлагатай. Тэгэхээр яриан дээр та гэдэг маань эрэгтэй юу, эмэгтэй юу гэдгийг нь ялгахгүй гэсэн үг. За та是哪国人？他是中国人. 他是哪国人? 他是蒙古国人. За ингэж хариулж чадж байна уу манайхаа? За хариулж арай сураагүй байвал гэртээ сайн давтаарай. За өмнөх хичээлээр үрсэн харилцан яриагаа сайн давтъя те. Багш нь харилцан яриаг их чухалчилж үздэг гэж хэлсэн тийм үү? За бүгдээрээ сайхан зөв хөгөөр нь уншия шүү. 你好，你好，我叫李文，我叫李文。你好，你好，我叫白嘉悦，我叫白嘉悦。很高兴认识你，很高兴认识你，认识你我也很高兴，认识你我也很高兴。我是中国人，我是中国人，我是法国人，我是法国人。我的中文老师也是中国人，我的中文老师也是中国人。怎样？再打个长。这是谁？这是谁？这是我女朋友，这是我女朋友。你女朋友是哪国人？你女朋友是哪国人？他也是泰国人，他也是泰国人。
За багш нь бол өмнөх хичээлүүд дээр дандаа үздсэн учраас дуудлага, уншлагаа чухалчлаад утгыг нь бол ярихгүй байгаа тийм үү? Аль хэдийн 2 удаа, 3 удаа ярьсан учраас тийм үү? За үргэлжлүүлээд уншъя. 喂，一菲，姐姐，你工作还忙吗？你工作还忙吗？对，我还很忙。对，还很忙。你也很忙吗？你也很忙吗？我不太忙，我们很想你。我不太忙，我们很想你。我也想你们，我也想你们。За. За эхний хичээлээр үтсэн хандлууд. Эхний 2 хичээлээр үтсэн хандл. 你好，你们老师，我学生同学，谢谢，再见。不客气，对不起，没关系。叫什么名字？不是，没事。请问大家认识，高兴很也。За энэ болохоор 3 дахь хичээлээр үтсэн хандс. 3 дахь хичээлээр үтсэн 22 хандсах нэ. За нийлээд эхний 2 хичээлээр 25 хандс, 3 дахь хичээлээр 22 хандс нийлээд 47 хандсыг үтсэн байна. Өнөөдөр 4 дахь хичээл эхэлж байгаа тийм үү? За уншия. 的人中国、蒙古国、法国、泰国、中文谁？女朋友哪？国他为姐姐工作还忙吗？对，太我们想。За энэ хандсанд үтсэн бахны дундаас нь тогтоогоогүй, чийжлээгүй, харж байгаагүй юм шиг санагдаад байгаа хандснуудаа сайн давтаарай. За өнөөдрийн хичээлээр 1-ээс 10 хүртэл тооцно гэсэн. За энэ болохоор эхний хандс. За тооноос гадна 1, 2-оос 3-аас 4 хандс үзэж байгаа юм байна. Тооноос гадна. За энэ эхний хандс нь яв буюу үл үг. Байна, байдаг, надад байх гэсэн үл үг. За надад тийм юм байгаа, надад тийм юм байна гэдэг хандсах нэ. За жишээ хэлбэр харъя те. 我有女朋友。我有女朋友гэх юм бол би найз охинтой гэсэн үг. Надад байгаа найз охин. Үйлбэрийн дараалал нь үйлийдсэн үйл үг, тусагдах хүн, нэр үг гэсэн үг. Тусагдах хүн маань нэр үгээр гарч ирдэг тийм үү? 我有女朋友. Надад найз охин байгаа. За 我有中文老师。我有中文老师. За надад байгаа 中文老师буюу хятад хэлний багш. Надад хятад хэлний багш байгаа. Би хятад хэлний багштай гэсэн. За дараа нь 我有姐姐。我有姐姐гэх юм бол надад ихч байгаа. Би ихчтэй гэх юм бол ингэж хэлэх нэ. За тэгвэл асуулт асууя те. 有 орсон асуулт асууя. Чамд найз охин. За 我有女朋友гэж энэ те. Энийг тэгвэл асуулт болгоё. Чамд найз охин байгаа юу гэж асууя те. За юу ч асуух уу? 你有女朋友吗гэж асууя те. 你有女朋友吗? За ингээд энэ 3 өгүүлбэрийг та нар өөртөө дэвтэр дээрээ бичээрэй. Бичээд шалгуулаарай. За өнөөдрийн 2 дахь хандс 没有. За бүгдээрээ 没 гэж үтсэн байгаа тийм. 没关系, 没事. За 没 гэдэг маань өөрийнх нь үндсэн утга нь байхгүй. Байхгүй, үгүй, тэгээгүй гэсэн утгатай. За бид нар сая яв гэж үтсэн тийм. Байна гэсэн үг. Явын урд 没 ороод нийлээд 没有болохоор байхгүй. Надад тийм юм байхгүй гэсэн үг болох нэ. За бүгдээрээ жишээ хэлбэр харъя. 我没有中文老师。我没有中文老师。
我没有法国朋友。我没有法国朋友。我没有姐姐。我没有姐姐。我没有女朋友。我没有女朋友。За та нар өөрсдөө дэвтэртээ мэйовыг ашиглаад 3 өгүүлбэр зохиож хичээрэй. Мэйовыг ашиглаад 3 өгүүлбэр зохиож хичээрэй. За өнөөдрийн тоо маань эхэлж байна. За 1-ээс 10 хүртэл та үзнэ. За эхний 1 гэдэг тоо. За ерөөсөө л 1 зураас идэх нэ. Эхний 1 2 бол маш амархан. 1 гэхэд 1 зураас идэх нэ. За энэ зураасыг яг энэ дөрвөлжингийнхаа хаана яаж ямар урттай бичиж байгааг нь сайн хараарай. За тэгээд дуудлага нь и гэж уншдаг байх. 1-ийн тоог и. За 2-ын тоог r гэж уншдаг байх нэ. 2-ын тоог r. er 2-ын тоо 2 зураас. За бас 2 зураас бас учиртай бичих нь те. Хаанаас нь эхлээд хаана бичиж гин, ямар урттай бичиж гин. За энэ дэвтэр дээр бичих орон зайг нь бас хараад аваарай. И гэдэг маань 1-ийн тоо, r гэдэг нь 2-ын тоо ахна. За 3-ын тоонаас 3 зураас байна те. За зурлагынхаа дарааллыг сайн ажиглаад аваарай. 3-ын тоог 3 гэж уншдаг байна. И r 3. За и r 3 3. За 4-ийн тоо 4. И r 3 4 4 гэж уншиж шүү. 4. За 4 гэдэг маань 4-ийн тоохон тийм. За 4-ийн тооноос эхлээд сурлага нь арай 4 зураас болоогүй арай өөр зурлагтай хан золж эхэлж байна. За дурлагын дарааллыг харсан баха. За дараагийн 5-ын тоо 5. И r 3 4 5. 5 гэдэг маань 5. 3 дахь үгээр унших нэ. За дараагийн тоо нь 6. 6. За 6 гэдэг маань 6-гийн тоо ахна. 6. За 6 гэдэг зурлага нь энд гарч ирж байна. Зурлагын дарааллын дагуу бичиж аваарай. И r 3 4 5 6 гэж унших нэ. За 7-гийн тоо 7 гэж уншина. 7. За энэ 7-гийн тоог бас зөв зурлагын дараалал бичиж аваарай. Ихэнх хүүхдүүд ихтэл сурч байгаа хүүхдүүд дандаа буруу талаас нь хэлж бичдэг. За зөв дараалал нь ингэж бичдэг байх нэ. 7-гийн тоо 1 2 3 4 5 6 7. За 8-ын тоо 8. За манай ханзаа яг энэ байгаа орнд бичиж аваарай. Хятад хэлэнд ханзнууд маш төсөөтэй зурлагтай ханзнууд адилхан байдаг учраас хэрвээ ханзаа буруу бичих юм бол өөр ханз болоод андуурагдах гэсэн үг. Андуурагддаг гэсэн үг ээ. За энэ бидний рен гэж үтсэн ханзтай төстэй байгааз. Хэрвээ нэг нийлүүлээ бичих юм бол рен гэсэн ханз болно. За нэг нийлүүлэхгүй ерөнхийдөө за энэ шиг нь ингэ бичсэн ч болно. За ингэ бичсэн ч болно. Хамгийн гол нь нийлүүлэхгүй тийм. За 1 2 3 4 5 6 7 8. За 9. 9 гэдэг маань ердөө 2хан зурлагтай ах нэ. За энэ тоонуудын ер нь зурлага нь маш цөөхөн байгаа. За дараагийн анз нь 10 12 дугаар өгөөр 10 10-ын тоо ах нэ. 1 2 нэмэх тэмдэг шиг анз маань 10-ын тоо ах нэ. 10. За ингээд 10 хүртэл үзлээ. 1 2 3. За энийг уншъя те. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээд 10 ханз үтсэн бах нэ. За одоо ингээд ханзнуудаа гээд нийлүүлээд унших нэ. За бидний үтсэн 1-ээс 10 хүртэл тоо энэ байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэнгүүд 11 гэж хэлэх юм бол 11 гэж хэлэх нэ. 11. 12 гэх юм бол 12 13 14 15 16 17 18 19 За 20 гэх юм бол 20. 22 гэх юм бол 20 гэж хэлж байна.
За энийг та нар өөрсдөө гэртээ нөхөр бичиж болно. 21 гэх юм бол 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33. За яг энэ маягаар 90, 91, 92, 99 гэд 1-ээс 10 хүртэл тоогоо сурсан байхад 99 хүртэл хэлж сурах нэ. За яг 100 гэдгээс 100 гэдэг маань арай өөрөөр хэлэгдэх нь байна. 1000 гэдэг маань өөрөөр хэлэгдэнэ. За энэ хүртэл өнөөдөр хичээлээр бүгдээрээ сурсан байхад хангалттай гэсэн. За та нар гэртээ өөрсдөө энэ нүднүүдийг нөхөд бичиж болно гэсэн үг. За өнөөдрийн 14 дахь ханц 15 утсан болохоор нэлээд олон тоо үзэж байгаа ханц үзэж байна тий. За гөө гэдэг маань ширхэг гэсэн тоолго байх байна. За багш нь хамгийн их хичээлээр хэлсэндээ хятад хэл бол тоолго үгтэй хэлээ. Хятад хэлэнд тоолго үгийг маш өргөнөөр ашигладаг. За ихэнх зүйлд өөр өөрсдийн тоолго тусгаалсан тоолго үг байдаг. За энэ гөө гэдэг маань болохоор тусгаалсан тоолго үг биш. Маш түгээмэл ерөнхий утгаар ашиглагддаг. Нэг ширхэг, хоёр ширхэг гэж хэлэхэд ашиглагддаг тоолго үг бахнэ. За энэ болохоор тусгаалсан тоолго үг биш. За ямар ч зүйл дээр ашиглаж болдог гөө гэсэн үг. За хятад хэлэнд тоолго үггүй ярьдаг юм уу гэхээр ярьдаггүй. Заавал юм болгонд тоолго үг ордог. За ядах нь л энэ гөө ордог гэсэн үг. За жишээлх юм бол ном гэдэгт тусгаалсан тоолго үг байна. Утас гэхэнд тусгаалсан тоолго үг байна. А хэрвээ тусгаалсан тоолго үгийг мэдгүй эсвэл хэрвээ тэр зүйл тусгаалсан тоолго үг байхгүй байх юм бол энэ гөөг ашигладаг гэсэн үг. За надад нэг найз байна гэх юм бол бид нэр нэг найз гэж хэлж байна тийм үү. За тэгвэл хятад хэлэнд шууд нэг найз гэхгүйгээр нэг ширхэг найз буюу гөө гэдэг үг ханз заавал орж ирдэг. Гөө эсвэл өөр тусгаалсан тоолго үг. За жишээ өгүүлбэр авъя те. Wo you. За яв гэдэг маань өнөөдөр үздсэн шинэ ханзын те. Надад байгаа. Эзэмшил надад тийм юм байна. За надад байгаа. И гэдэг маань нэгийн тоо те. И гөө паньё. Надад нэг ширхэг найз байна. За монгол хэлэнд бол нэг найз и паньё гэж хэлмээр байна те. Гэхдээ хизээж тоолго үггүй ашигладаг гэж багш хэлсэн те. Заавал тоолго үг ашигладаг игэ паньё гэж хэлэх нь. За энэ тоолго үг маань тооныхоо араас ордог гэсэн үг. Нэг ширхэг гэж хэлж байгаа гэсэн үг. Нэг ширхэг. Нэг ширхэг найз гэж хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ тоолго үг нь хаана ч хамаагүй орохгүй зөвхөн тооныхоо ард орно гэсэн үг. За тэгвэл надад нэг ширхэг, нэг найз, нэг ширхэг найз байна гэх юм бол wo you игэ паньё гэж хэлэх нь. За тэгвэл бид нэг ширхэг найз гэж хэлэхгүй те. Монгол хэлэнд бол нэг найз байгаа л гэж хэлнэ. А хятад хэлэнд бол игэ паньё нэг ширхэг найз байна гэж хэлдэг байна. За дараагийн жишээ. wo you игэ зhongwen lao shi. wo you игэ зhongwen lao shi. За wo you игэ зhongwen lao shi буюу надад нэг хятад хэлний багш байгаа гэж хэлж байна те. Үүл эзэн орлоо, үүл үг орлоо, тоо хэдэн ширхэг нэг ширхэг. За ширхэг гэсэн ханз маань орлоо. Юу гэдэг маань орж ийн гэсэн үг. За та яв санга жежэ. Та яв санга жежэ. Тэр 3 эгчтэй хэм бол тэрэнд байгаа 3 ширхэг эгч гэж хэлж ийн гэсэн үг. Дараалал нь те. 老师有50个学生。老师有50个学生。Багш 50 оюутантай. Багш 50 сурагчтай. Гэх юм бол 老师有 багшд байна. 50个学生. Тоорлоо, тоолго үг орлоо, нэр үг орж ийн гэсэн үг. За яг адилхан.我有30个同学。我有30个同学. Үл эзэн, үл үг, тоо, тоолго үг, нэр үг. За өнөөдрийн сүүлчийн ханц дуо шав. За дуо шав гэдэг маань хэд хичнээн гэсэн асуулт ахнэ. Дуо шав гэдэг маань хэд хичнээн гэсэн асуух асуулт. За тэгэхээр надад нэг найз байна гэх юм бол асуулт нь чамд хичнээн найз байна. Чамд хэдэн найз байна гэж асууна тийм үү? За
Эхлээд өгүүлбэр харъя. 我有一个朋友. Надад нэг найз байна. За тэгвэл энийг асуулт болгоё. Энэ өгүүлбэрийн асуултыг зохиох юм бол за 我 гэдэг маань你болно гэсэн үг. 你有өгүүлэг хэвэндэ. За юун дээр асууж байгаа вэ? Тоошхон дээр асууж байгаа тийм үү? 一个нэг шигдэн дээр хідэн гэдгийг асууж байгаа гэсэн. Тэгэхээр 一个гэдгийн оронд 我有 надад байгаа. Чамд байгаа хэдэн ширхэг 多少 个тоолго үг маань заавал орж ин тэ. Тооных нь оронд 多少 гэж ороод 个ороод 朋友орж ин гэсэн. 你有多少个朋友? Чамд байгаа хичнээн ширхэг найз гэж асууж байна. За монгол руу зөв логикоор нь орчуулах юм бол чамд хэдэн найз байгаа вэ гэж асууж байна тийм. За хятад хэлэнд бол заавал ингэж асуух нь. 你有多少个朋友? За дараагийн жишээ. 我有一个中文老师 гэж бид нэрсэн тийм. За тэгвэл энэ асуултын зохиох юм бол 你有多少个中文老师гэж асуух нэ. За тэгвэл та нар үлдсэн 3 өгүүлбэрэн дээр энэ өгүүлбэрийн асуултыг нь зохиогоорой. За та явсан гэж яжээ гэж тийм. Тэр эмэгтэйд тэрэнд 3 ихч байгаа. За тэгвэл асуулт нь тэрэнд хэдэн ихч байгаа вэ гэж асууя. Та яв 多少个姐姐гэж асуух нэ. За үлдсэн. За тэгээ энэ 3 өгүүлбэрээ та нар өөрсдөө зохиож бичих нэ. За ингээд бүгдээрээ өнөөдрийн хичээлээр 1-ээс 10 хүртэл та үзлээ. Байгаа байхгүй гэсэн үйл үгийг үзлээ. Хид хичнээн гэсэн асуултыг үзлээ. Г буюу ширхэг гэсэн тоолго үгийг үзлээ. За өнөөдрийн харилцан яриагаа бүгдээрээ уншъя. За энэ харилцан ярианд Лю Мин буюу нэг эрэгтэй Ван Йишвэ. Ван Йишвэ гэдэг нь Ван Йифэн гэдэг багшийн эгчин тийм үү. За Ифэй Мангма. За Ифэй гэдэг маань хүний нэр те. Ифэй завгүй байна уу? Ифэй Мангма. Ифэй завгүй юу? Завгүй байна уу? Та хэн манг. Тэр үнэхээр завгүй байгаа. Та有多少个学生? Та有多少个学生? Түүнд байгаа хэдэн ширхэг сурагч. За яг дарааллынхын дагуу орчуулах юм бол ингэж орчуулж байна. За яг монгол руу логикоор нь орчуулах юм бол түүнд хэдэн ширхэг сурагч. За түүнд хэдэн сурагч байгаа вэ? Тэр хэдэн сурагчтай вэ гэж асууж байна те. Тэгэхээр за хятад хэлэнд бол заавал тоолго үг г орж ирнэ гэсэн те. Та яв 多少个学生? За та яв түүнд байгаа. Үлийц орлоо, үүлэг орлоо. 20个学生. 20 гэдэг маань 20 гэсэн үг. 20 ширхэг сурагч. За тэр 20 сурагчтай гэж хэлж ин гэсэн үг. Тэр 20 сурагчтай. Хятад хэлэнд болохоор үлийцэн, үлэг, тоо, тоолго үг, сурагч. За заавал энэ хэлбэрээр ордог бахнэ манайхаа. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Өнөөдөр нэлийн чухал сэдв үзлээ. Нэлийн олон ханд үзлээ. За бүгдээрээ хичээлийн дундуур үзсэн өгүүлбэрүүдээ багшийнхаа өөртөө зохиож бичээрэй гэсэн өгүүлбэрүүдийг бичээд үдсэн хандсандаа 3 мөр хичээд харилцан яриагаа сайтар давтаж уншаад за тэгээд хаалтай группт орсон сурагчид маань багшаараа дуудлага болон бичсэн хандс даалгавруудаа шалгуулаарай. За хаалтай групп хинч нээлттэй гэж багш нүдрэл хэлдэг те. За өнөөдрийн хичээл суусанд баярлалаа. Тоншимэн, сие, зайжэн.